Тэгэхээр өчигдрийн улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар бол засгийн газраас өргөн мэдүүлсэн. За эрүүг үйл нэмэлтийн өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэх асуудлыг бол чуулганы төгсгөлд бол дарааллын товын дагав хэлцээд за өнөөдөр магадгүй санал хураалтууд бол явахаар байгаа даа. Тэгэхээр энэ дээр таны бас хүндсэн нэг асуудал нь доромжлох заалтыг тийм ээ одоо хуульд шургуулах гэж байна гэдэг агуулгыг хүндсэн. Бид нар дэд парламент дээр орсон засгийн газрын хуулийн төсөлтэй танилцахад бол яг тодорхой илт ингээд хүн тухайн хуулийг харж танилцахад яг одоо үг үсгээрээ доромжлох гэдэг заалтыг яг аль зүйлчлэлд нь оруулж өгч байгаа гэдэг зүйл ажиглагдаагүй. Тэгэхээр хууль тогтоогчийн хувьд хуулийн төсөлтөө танилцсан хүний хувьд энэ яг ямар агуулгаараа юутай уялдаж орж ирэх гэж байна вэ гэдэг дээр та бас. Ер нь бол нүүбийн эрүүл шүүлттэй холбоотой тэр хэсгээс Монгол улсад юу гэж тавьсан бэ гэхээр Монгол Улсын эрүүл хууль тогтоомжинд байгаа эрүүл шүүлтийн заалт бол хангалттай энэ үзэгдлээ энэ тэмдгэрээ хамаарахгүй байна. Зөвхөн одоо мэдүүлэг тайлбар авах зорилгоор хүнийг одоо эрүүл шүүлтэнд өртсөн бол одоо яар шийдэл оноож байна. Гэтэл мэдүүлэг тайлбар авах буюу энэ шүүн тасалбарын ажиллагаатай холбоогүйгээр тухайлбал ингээд хүн өөрөө чөлөөтэй зорчих ирэхгүй байгаа тэр хэсгүүд дээр бас эрүүл шүүлт буюу эрүүл шүүлт гэхээс илүүтэйгээр хүнлэг бус хэрцгий хандах ийм хандлага байн гардаг. Энийгээ одоо энэ төрлийн гэмтэр хэнийг хэсэг болгооч гэдэг тийм зөвлөмж удаадараа багсан. Тэгээ энэ зөвлөмжийн дагуу одоо засгийн газраас өргөн баригдаж байгаа эрүүл хуулийн энэ өөрчлөлт. Тэгээ энэ өөрчлөлтийн дотор жишээ нь тухайлбал одоо хүүхдээ асрахч гэдэг юм уу эсвэл одоо настай хүмүүсийн одоо асраа хамгаалалтын тийм байгууламж гэдэг юм уу эсвэл цэрэг эсвэл төр саатуулж байгаа байрч гэдэг юм ингээд тийм газруудад магадгүй ингээд хүний ёсноос гадуур хандсаа хүчирхийлэх одоо тийм үйлдэл гарах болцоод байгаа байхгүй. Тэгээ тэр зохицуулт өөрөө Монголд байхгүй байна гэдэг. Тэгээ тэр зохицуултыг оруулж ирэх гэж засгийн газар сая энэ залтыг оруулж ирж байгаа. Тэгээд одоо хүүхдээ асрамжийн газар жишээ нь эсвэл цэрэгт хүний алдруунд нэр үндийг гутаанд оромжлохойтой харьцсан бол гэдэг байдлаар ороод ирчлээ л дээ. Тэгэхээр нэг хүндэг бус хэрцгий хандах гэдэг чинь өөрөө алдар хүндтэй холбоотой зүйл ерөөсөө биш. Энэ чинь өргөө утгах дагуулга байхгүй юу? Жишээ нь тэнд юу байх вэ гэхээр одоо хоол унд өгөхгүй удаан ташлааж болно. Эсвэл одоо наазахын бяцлагын хэрэгцээ бэлс тэр эрхийг нь хязгаарлах байдлаар бас зовоор хандгаж болно. Эсвэл олон хоногоор унтуулахгүй тий дарамтлж болно гэх мэтлээ. Ань чи өөрөө тэр хүний одоо алдар хүндийг гутааж дарамтлж байгаа зүйл ерөөсөө биш шүү дээ. Тэгэхээр өргөө ойлголт байгаа. Тэгэхээр яг энэ хүнлэг бас хэрцгий хандах гэдэг энэ агуулгыг нь оруулж ирэхээс илүүтэйгээр бас уламжлалт байдлаар сонсоод ойлгомжтой юм шиг байдлаар алдар хүндийн гутаанд оромжлох гэдэг юм тийм агуулга бичиж оруулаад ирж байна. Тэгэхээр энэ өөрөө нөгөө үндсэн энэ нүүбээс шаардаад байгаа эрүүл шүүлтийн гэмтэргийг зөв тодорхойлох биш. Уламжлалт нөгөө хүний алдар хүндийг гутаанд оромжлох гэдэг энэ доромжлох гэдэг гэмтэргийн хэлбэрээр бичигдээд ороод ирж байгаа. Зүгээр үйлдвэж байгаа одоо газар байршил нь тэр хүний чөлөөтэй зорчихыг хязгаарсан орон зайд байгаа болохоос биш. Магадгүй нэг зүйл өөрчлөгдөхөд дараа нь зүгээр нөгөө доромжлох гэдэг социализмын гэмтэр өөрөө ингээд эрүүл хууль дээр амилж болцоод харагдаж байгаа байхгүй. Тэр агуулгаар хэлж байгаа. Тэгсээс нөгөө энэ хуулийн зүйл заалтын зорилго нь бол яг энэ зүйл рүү чиглээгүй. Яг тгээ бичсэн байна. Одоогоор бол энэ хуулийн зохицуултын зорилго нь бол нөгөө эрүүл шүүлтийн эсрэг гэмтэргийг илүү тодорхой өргөжүүлээд одоо дутуу зохицуулагдсан байсан хамаарахгүй байсан зүйлийг оруулж ирэх гэж оролдож байгаа. Яг энтэй уялдаад засгийн газраас өргөн бариад хилцүүлж байгаа хуулийн төслээс гадна за улсын хурлын гишүүний хувьд таас тийм ээ эрүүл үйл нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлаад боловсруулад явж байна. Тэгэхээр энэ таны санаачилж боловсруулж байгаа хуулийн төсөл дотор жишээлбэл яг хүний эрхийг хангасан за саяны асуудлуудаас хүндсэн ер нь ямар нэмэлт өөрчлөлтүүд орж ирэх. Эрүүл хууль бол ингээд ер нь бол гэмтэр гэдэг зүйлээс хүний эрх хөргөчлөө, үндэсний аюулгүй байдал, үнд цэврийн байгууллага гэх мэтлэн олон зүйлүүдийг хамгаалах зорилгоцсон баггүй. Тийм учраас засгийн газраас өргөн барьсан бол миний өргөн барьж байгаа хуулиуд хоорондоо бол ингээд давцсан зөрчилдөх зүйл байхгүй. Өөр агуулгатай. Миний өргөн барьж байгаа жишээ нь одоо яг саяны социалист гэдэг түрүүний өчигдрийн маргаан дараалал шүү дээ. Социализмын үед бол энэ доромжлох болон гүтэх гэдэг энэ хоёр гэмт хэргийг иргэний эрх гэж харахаасаа илүүтэй
тухайн нийгмийн тогтолцоо, улс төрийн байгууламж, даргын одоо нэр сүрийг хамгаалах зорилготой хамгийн их ашигладаг байсан гэмтэрэг. Тэгээ одоо энэ гүтгэх дормжлохыг 2015 оны эрүүг үлээр хассан боловч харамсалтай нь худал мэдээлэх гэдэг нэрийн доор одоо гүтгэх гэмтэргүүд буцаа ороод ирсэн. Тэгээд энэ гүтгэх гэдэг гэмтэргийг юу гэж бичсэн байсан бэ гэхээр одоо хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн гэд бичсэн байсан чинь одоо тэр хуулийн этгээд гэдэг үг дотор нь төрийн байгууллагууд орж ирээд байгаа байхгүй юу? Төрийн байгууллагууд одоо манай ажил хэргийн нэр албанд халдлаа гэдэг байдлаар ингээд гомдол гаргаад иргэнтэйгээ шүүхтэлцээд иргэнийг гэмтэрэгтэн болгож хоригод байна шүү дээ. Тэгтэл одоо ингээд үндсэн үлийн одоо үзэл санаа 1992 Монголын үндсэн үйлч байна. Ер нь бол үндсэн үйлч ёс гэж ярьдаг. Энэ одоо улс төрийн зохион байгуулалтын гол философи нь dignity буюу нэр төр гэдэг бол зөвхөн иргэн дээ. Жамс нэр хаалж гол агуулга нь шүү дээ. Төр бол үүсмэл учраас одоо жамсны тэр иргэний dignity буюу нэр төртөө өрсөлдөхөөц одоо тийм нэр төртэй, эрх мэдэлтэй одоо үнцэнтэй байж ерөөсө болохгүй гэдэг зарчим байхгүй юу? Гэтэл зөвхөн хүнд байх хэвээр dignity-г хуулийн этгээд энэ эрэг үеийн тэр залтаар төр авч ашиглахаар юу болж байгаа нөхөр иргэнтэйгээ нэр төр хутаасан гэдэг одоо гэдэгт яг адилхан одоо намайг гүтгэлээ гэдгээр худал мэдээлэл тараалаа гэдгээр иргэнээ шүүхтдэг, шоронд оруулдаг систем тогтчихж байгаа байхгүй. Тэгээ энийг зогсоохын тулд одоо тайлбар дээр нь юу гэж хэлж байгаа нөхөр эрүүгүй үеийн заалтын хуулийн этгээд гэдэг төр хамаарахгүй, төрийн байгууллага хамаарахгүй гэж хэлж байгаа. Тэгэхгүй бол одоо хөвсгөлд хүртэл тийм хэрэг гарлаа шүү дээ. Иргэнэ ковидын үеэр төрийн нэр хүнд талдсан гэдгээр шоронд ичлээ шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө арчилсан улсууд байж болохгүй зарчим байгаа. Тэгээ энийг одоо янзлах хэрэгтэй гэх мэтлэн олон одоо эрүүг үеийн утга агуулга байна. Өчигдрийн бас нэг онцлог зүйлийг дурдхан зүйтэй ах. Алхахтай тэмцэх газрын дарга улиран томлох тийм ээ. Энэ ерхий сайдын одоо ерхийнхээ хүрээнд оруулж ирсэн саналыг за тухайн одоо холбогдох одоо бүлгийн хуралдаан за хууль зүйн байнгын ороогоор гэдэг ингээ оруулаад дэмжиж за улсын хурлаар өчигдөр ороод дэмжигдсэн. Тэгэхээр ер нь онцлогийн хувьд нь нэг талдаа шинэ парламент бүрэлдэх хугацаанаас урт хугацаанд буюу нэг томилогдохдоо 6 жилээр тий томилогдож байгаа энэ процесс нь захиад улиран томилогдохын хоорондох онцлогийн хувьд нь ер нь ямар эрсдлүүд байж болох уу гэж харж байгаа вэ? За зарим гишүүдээ хэлж байгаагаар бол өнгөрсөн хугацаанд алхахтай тэмцэх газар сайн ажиллаж чадаагүй. Бид нар одоо бас олуулсан судалгаанаас харахад байр ухарсан асуудлууд үүссэн. За гэтэл өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар бол хамгийн сайн ажиллаж чадж байгаа. За ялангуяа одоо хууль бусаар олж авсан хөрөнгийг бид нар одоо үр дүнтэй хурааж байна гэдэг агуулгаар алхахтай тэмцэх газрын дарга ярьж байгаа. Гэхдээ бид нар үндэс суурьаар нь тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой гэдэг дээр таас байр суурийг илэрхийлжсэн шүү дээ. Тэгэхээр онцлогийн хувьд ер нь яг ямар явбал зөв голдролтой орох хэвээр хууль эрх зүйн орчин нь өөрөө бас яаж өөрчлөгдөх хэвээр гэж харж байна. Яг ажилтны тэмцэх газрын даргыг үргэлжлүүлж ажиллах хэсэг бол санал болгох нь бол ерөнхий сайдын бүр эрх боловч шийдэх нь улсын хурлын бүр эрх байхгүй. Гэтэл улсын их хурл чинь ингээд томилж болно, томилохгүй болно гэдэг энэ бүрхий эрхээ хэлэхээс илүүтэй ерөнхий сайд бүр эрхээ хэлж байгаа учраас гэдэг аялдан дагсан тийм маягтай уур амьсгал ноёлж илээ. Тэгэхээр харамсалтай нь улсын их хурлын гишүүд ингээд төрийн эрх барих дээд байгууллага хууль дотоод хорхимлыг гагцгүй улсын их хурлд хадгална. Тэгээ улсын их хурл энэ улс орны бүхий л асуудлыг тий гадаад дотоод бүхий л асуудлыг авч хэлцэх эрх мэдэлтэй гэх мэтлэн ингээд энэ улсын их хурлыг өөрийг нь одоо хинбэ гэдгийг тэр одоо мандатын мөн чанарыг бүрэн дүр ойлгоогүй байх шиг нэг. Бид бол ингээд ерөнхий сайдыг л аялдан дагалдагч маягтай хүмүүс гэж харах гэдэг шүү дээ. Хоёрт нь энэ хандлага бол одоо өөрөө анзаарсан бол манайд одоо зохион байгуулалтын хувьд бол алдагдсан байгаа хандлага байхгүй юу? Одоо бусад ардчилсан улсын орны парламентын одоо чуулганы танхимыг ингээд сонирхоод үзээрэй. Тэр чуулганы танхимыг яг ингээд удирддаг буюу тэр дээр нь хэн суддаг вэ? Зөвхөн спикер. Манайхаар улсын их хурлын дарга. Гэтэл манайд хэн сууж ийнэ вэ гэхээр тэр улсын их хурлын толгой дээр спикерээс гадна ерөнхий сайд ерөнхийлөгч сууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо нэг санал судлалын жижигхэн зохион байгуулалт шиг харагдаж байгаа боловч нөгөө парламентыг өөрийг нь одоо парламент болгохгүй байгаа зүйл чинь энэ дотроос харагдчихсан. Тий. Чуулганыхаа танхимд одоо парламент биш байж байна шүү дээ. Тэнгууд өцөгдөр ч гэсэн анзаарчлаа.
ер нь бол өмнө бол бас одоо тэр болгоныг бид бас анзаардаг байсан юм байна. Өцөдөр болж найзлалтай тэмцэх газрын дарга орж ирээд чуулганы тайхамд одоо танилцуулга ихтэй эрхэм улсын хурлын дарга, эрхэм ерөнхий сайдаа улсын хурлын гишүүдээ гэж танилцуулж байна шүү дээ. Бусад улсын парламентод орж ирж байгаа хүн хизээж парламентаас гадуур халбан тушаалыг дурддаггүй. Үндсэн хуулийн дээр байгаа шүү дээ. Улсын хурлал 126 гишүүнээс бүрднэ. Тэн дотор ерөнхий сайд гэж үг байхгүй. Тэгэхээр улсын хурлын чуулган дотор орж ирчээд өөр нэг парламентаас гадуур халбан тушаалтыг дурдаад байна гэдэг чинь нөгөө талдаа энэ парламент бол юу гэж нөө одоо ингээд үн цэний хувьд, эрх мэдлийн хувьд эсвэл одоо тэр байр суурийн хувьд бол тэр дурдж байгаа албан тушаалтнаас хамаагүй доогуур зүйлээ гэдэг нь хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм одоо ингээд одоо тогтцсон одоо тийм уламжлал байна уу эсвэл нэг урсгалаар явж байгаа практик бий болчихоо парламентын хүчийг өөригөө сулдуулсан тийм зүйлүүд олон байна. Тэрний илэрхийлэл нь одоо саяны яриануд багхгүй юу. Ерөнхий сайд бүр эрхийн хөрөнд оруулж ирлээ гэхгүй шүү дээ. Томилго хэсэг нь улсын хурлын бүр эрхийн асуудал байхгүй. Ерөнхий сайд саналаар оруулж ирж байгаа. Гэтэл одоо ингээд бодит байдлаар энэ ярианы өнгөн дотор улсын хурлчин бол хаана байна вэ? 2 дахь, 3 дахь зүйл. Энээс ч болоод нийгэмд одоо судлаачнууд ямар үг гараад байна гэхээр Монгол улс чинь 3 дарга улс болчихжээ. Нөгөө нэг 3 төрийн 3 өндөрлөг энэ сэтгүүлчдийг зохиож өргөмжилж яриад байдаг үг хэллэг чинь нийгэмд одоо уул нь Монгол улс парламентын засаглал бүхий арчилсан улс. Гэтэл манайх бол 3 даргын улс болчиход байна. Тэрний илэрхийлэл нь хүртэл парламент дотор нь парламентын бүр чуулган дотор нь 3 сандлын тусанд тавьж байгаад суудаг байна. Гэтэл зүгээр энгийн жишээ Англид нийтийн тархинд эзэн хаан орох хэрэггүй. Хаан засаглалтай улс мөртлөө нийтийн тархинд нь эзэн хаан орох хэрэггүй. Германы Бундестаг байна уу? Одоо ингээ өөр парламенттай улс орнуудад парламентын чуулганы танхимд спикерээс өөр албан тушаалтанд парламентын толгойд орсон байхгүй. Тэгэхээр энэ зарчим өөрөө парламентын ардчлалыг, парламентын засаглалыг бэхжүүлэх маш тод одоо дуудаг жишээ. Тэр агуулгаас нь жишээ нь би тэнд хараад жоохон экзар хөдөлж байгаа. За хоёр дахь нь бол энэ сонгуулиар энэ ерөнхий сайд гэсэн хэлсэндээ системийн авилгад хайрсан. Тогтолцооны авилга. Өөрөөр хэлбэл авилга бол одоо хувийн асуудал биш. Авилга бол тогтолцооны шинжтэй, илүү зохион байгуулалттай, илүү том санхүү, илүү том төрийн эрх мэдэл, илүү том сүлжээг хамарсан одоо тийм үзэл болоо явсан. Хэрвээ тогтолцооны авилга байгаа улс оронд бол хувь хүмүүстэй зодтолддог. Хувь хүмүүстэй зодтолдно гэж би өчигдөр хэллээ шүү дээ. Энэ авилгатай тэмцэх газрыг үсний машин шиг ашиглаж байна. Тэ? Ингээд авилга ургах хөрс нь бол ингээд байгаад үржээд байгаа чинь тэр хөрстөөгөө тэмцэхгүй ургасан үсийг нь зөвхөн машинтад зориулж энэ авилгатай тэмцэх газрыг ашиглаж байна. Ийм арга замаар бол тогтолцооны авилга шийдээс салахгүй. Албан тушаал дээр очисон хүн болгон шорон руу явж болно. Шорон руу явна явахгүй гэдэг зөвхөн азийн асуудал эсвэл одоо хамгийн том нөлөө бүхий энэ системд нөлөөлж чадах бүлэг улс төрчдөд тал засаж эсвэл тэдний одоо тойрог дотор орсон хүмүүсийн одоо дабл стандарт болно гэсэн үг. Тэгэхээр тогтолцооны авилгатай яа тэнцдэг вэ гэхээр тогтолцооны авилгатай тогтолцоог өөрчилж л тэнцдэг. Авилгацсан тогтолцоо бол тэр тогтолцоон дотор газар хөдлөлт явах хэрэгтэй. Тэгсэн косметик будаг шунх засаад юу ч өөрчлөгдөхгүй. Газар хөдлөлт гэдэг чинь юу гэдэг вэ? Бүхэлдээ тогтолцоог шинжилнэ гэсэн үг байхгүй юу? Жишээ нь яг саяны битэрийн түрүүний одоо парламентын засаглалын тухай яриа байхгүй юу? Үнэхээр энэ авилгыг одоо тогтолцооны авилгыг дасан зогсоог бол эрх мэдлийг задлах хэрэгтэй. Харилцан хяналтанд оруулах хэрэгтэй. Парламент бол засгийн газар бүрийн хянах хэрэгтэй болохоос засгийн газар ерөнхий сайд нь парламентын толгой дээр гарч ирж суучаад улсын хурлыг хянаад байгаа юм шиг тийм дүр зургтай байж болохгүй. Тэгэхээр энэ өөр үндсэн хуулийн л одоо байгуул Монгол 92-ын үндсэн хуулийн сонголт зарчим учраас аль аль нь ойлгоод энэ арчлалын соёлыг энэ үндсэн хуулийн байгуул дэг журмыг бүлээн зөвшөөрөх хүндэтгээд тийм байна гэд ерөнхий сайд энэ төр дээр байгаа ширээг буулгаад зөвхөн 126 гишүүнийхээ нэг судал дээр суух хэрэгтэй. Тэгжээ сая орж ирсэн албан тушаалтнууд улсын хурлын чуулган дээр ерөнхий сайдаа гэж ярих биш
улсын хурлаа гэж ярих сойсон. Дараа нь дахиад харилцан тэнцлийн тухай эрх мэдэл хууль зарчмын тухай ярихаар дахиад юу гэхээр хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдлийг заагалж хуваахаасаа гадна засгийн газар дотор байгаа эрх мэдлүүд заагдарч хуваагдах тухай. Тэгэхгүй бол ингээ харахаар манайд авилга байгаагийн одоо хамгийн том тогтолцооны шинжтэй хувь чинь хүчтэй агентлаг юм хүчтэй одоо яамнууд дээр эрх мэдэл хэтэрхий төвлөрснөөсөө болоод тэр одоо төрийн байгууллагыг удирдах байгаа албан тушаалтыг тойрсон бүтэн авилгын систем бий болж эхэлж штэ. Ашиг сонирхлын тогтолцоо үүсч эхэлж штэ. Тэрийг задлаж дийлэх хүч нөгөө газар байхгүй болчиход байгаа юм. Тэгэхээр шийдвэр гаргаж байгаа мөнгө их байгаа одоо яам агентлагууд бол эрх мэдлийг нь оновчилж задлах тэр оновчилж задлаж байгаа систем харилцан хяналтанд орох тухай яриа. Дээр нь төрд байгаа мөнгийг задлая гэвэл энэ төр өмчт компаниудын бүгдийг тий төрөөс холдуулах, хувийн хвшлэл рүү шилжүүлэх, зах зээлийн зарчмаар ажилдаг улс төрийн одоо даалгавар улс төрчдийн гар хөлний одоо үзүүлэлт гүйдгийг болиулах хэрэгтэй байна. Ийм нэг тогтолцооны том зөрөгтэй шинтгэлүүд хийж ижил өөрчлөлт гарч байна. Тэр тухай л ярьж байгаа. Улсын хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан баа тийм ээ. За энэ хуулийн төсөл хэдийгээр ер нь хилцэгдэхээр тов гарсан байгаа юу? За нөгөө талаас орж байгаа бол өөрчлөлтүүд дээр одоо тусгай хяналтын дэд хороотой холбоотой. Ялангуяа хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо гэдэг ороод ирсэн байна л да. Тэгэхээр энэ өөрөө ямар ач холбогдолтой, агуулгатай заалт гэж тусаж байгаа вэ гэдэг. Түрүү битэрийн яриатай шууд холбоотой. Нөгөө тогтолцооны авилга байгаа үед бол тогтолцооны том шинтгэл хэрэгтэй. Тогтолцооны том шинтгэлийн чинь нэг одоо чухал зүйл нь төрүүлнэ шүү дээ. Эрх мэдлийг хуваарлах бол харилцан хяналтанд оруулах. Одоо бол гүйцэтгэх эрх мэдлийн үед засгийн газрын нууц далд аргаар одоо мэдээлэл цуглуулдаг, хувийн амьдралыг дуртайгаар онгичж болдог. Тэгээд тэгсэн мөртлөө одоо засаглалын үед хамгийн албадлын хүчрээр тэр хэрэгслийг парламент хянахгүй байна. Хэн чадахгүй байна. Нийгэмд ямархуу одоо ойлголтод төгсөн байх гэхээр үнэн бодлоо мэддэггүй боловч хүн бүхэн хардталтай энэ тагнах чанар нь хэтэрсэн байна. Хүн болгоны утсыг сонсож байна. Хувийн мэдээллийн цуглуулад тэрийг албаны шугамар ашиглахаасаа илүүтэйгээр ингээд сэтгүүлчд юм уу өөр бусад одоо үүтэй сүлжээгээр дамжуулаад хүнийг харлуулах, гутаах тий шүүхтэр очиж гимбурууг нь нотлохоосоо илүүтэйгээр зүгээр нийгэмд шившгэлэх зорилгоор ашигладаг болоо хувирчлаа. Тэр хувийн мэдээлэлээр төшигдээд одоо дарамтлагдаг тий шантаж хийдэг, улс төрчтэй харилцан тохиролцох гэж оролддог. Эсвэл хэн нэгэн улс төрчд авчгаар нөгөөх нь өрсөлдөгчөө тэрүүгээр нь намдаг ч гэдэг юм уу гэдэг. Тэгэхээр энэ бүхэн ч өөрөө юу болж яах вэ гэхээр дандаа төрийн тэр эрх мэдлийн оролцоотой хийгдсэн мэдээлэлүүд байгаа байхгүй юу? Одоо сэтгүүлчдийн зарим нэг ингээд ялгаа явж байгаа байдлыг хараа л та. Сэтгүүлчид ч гэсэн одоо ингээд юугаар өрсөлдөж яах гэхээр төрийн энэ одоо гүйцэтгэх ажил гэж хэлдэг энэ одоо гэмтрэгтэй тэнцэж байгаа энэ үйл ажиллагааны дотор байгаа мэдээллийг хэн илүү хурдан төрүүлж авсан нь мундаг сэтгүүлч гэдгээр өрсөлддөг. Энэ сенсацаараа одоо өөрсдөө карьерийг тодорхойлдог энэ төр болоо хөрчлөө шүү дээ. Тэгээ энэ бүхэн ч эцсийн дүндээ юу болж байгаа нөхөр энэ нийгмийг хуйлгүй. Зүгээр л ингээд мэдээлэл нийгмийн одоо мэдээллийн орон зайг хамгийн их бохирдуулж, хамгийн их шуугаан тарьж, тэрийг нь PR хийн ашиглаж чадж байгаа нь ялагч болдог. Одоо нэг тийм сонин хаус ойлрол төлөвчж байгаа байхгүй. Тэгээ энэ бүхэн чи эцсийн дүнд нэг зэг дээр зогсох хэрэгтэй. Тэр нь юу гэхээр хүний эрх, хуулийн засаг гэдэг хоёр юм дээр зогсох хэрэгтэй байхгүй. Энийг зогсоох ганц одоо гол механизм бол юу гэхээр парламент юм. Хууль тогтоогч хуулийн биелэлд хүний эрхийн талаарх хяналтаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэтэл өнгөрсөн 30 хэдэн жил 92-ны үндсэн хуулиас хойш энэ улсын хурал байгуулагдсанаас хойш энэ ч үүрэг огт хэрэгжүүлсэнгүй. Тусгай хяналтын дэд хороо гадаад болгоо аюулгүй байдлын байнгын орон дээр байна. Гадаад бодлого аюулгүй байнгын орон дээр байгаа тусгай хяналтын дэд хороо бол аюулгүй байдал талаас асуудал гарч байна. Гэтэл энд хүний эрх хуулийн засаг талаас харах ёстой. Тэр цонх өөрөө яаж байна? Хаалттай байна. Тэгэхээр энийг одоо бий болгох ёстой. Тусгай хяналтын дэд хорог хууль зүйн байнгын орон эрхлэх асуудлыг өрөөнд байгуулах ёстой. Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын орны тусгай хяналтын дэд хороо тэндээ байх ёстой. Юугаар ялгарх ёстой гэхээр хууль сахиулах, гэмтрэгтэй тэмцэх, ял идлүүлэх үйл ажиллагаанд дах тусгай хяналтыг хэрэгжүүлэх ёстой. Тэнд ямар асуудал тавьдаг ёстой гэхээр хуулийн биелэлд хангаж байгаа юм.
хүний эрхийн зөрчил байхгүй биз. Одоо түрүү бид хоёрын яриа эхэлсэн энэ засгийн газраас өргөн барьсан эрүүгийн хуулийн энэ эрүү шүүлттэй холбоотой хэсгийг чинь нэг хэсэг нь шүү дээ. Гүйцэтгэх ажил гэдэг нэрийн доор эрүү шүүлт хавтгаарсан байна. Одоо өнгөрсөн нам харахад 21 настай залуу тэг жоохон эрүү шүүлтээс өртөө тэнийхэд асуудлыг шийдвэрлэхээ гомдол гаргасныхаа төлөө цагдаа өргөдөөд тэгээд одоо гавтай насварч штэ. Тэгээд нөхцөл байдал ийм хүнд байгаа гэдэг хүн болгон мэдж байгаа бол энэ нөхцөл байдал яагаад ийм байгаа энэ аль нь үнэ аль нь худлаа гэх мэтлэн энэ зүйлүүдийг хууль тогтоогч яг хэвээр мэддэг байх хэвээр. Тэгжээж хуулийн хэлбэр болсонгүй болно. Хуулийн бэлт нь ямар байгаа гэдгийг үнэлжээж тий үнэлж чадж байгаа газар асуудлыг шийдэж чадна. Зарчим юм шүү дээ. Лусан жамц гişүн лусан дөржлөө. Лусан жамц гişүний одоо хэлээд байгаа зарчимч бас үнэн байхгүй юу? Юу болж байгааг бодтойгоор мэдэж үнэлж чадахгүй төр асуудлаа хязээж зөв шийдэж чадахгүй. Тэгэхээр одоо ингээд юу болоод байгаа гэдгийг бодтойгоор үнэлэх хэмжих шаардлага бол байна. Тийм учраас энэ тусгай хэлтийн дэд тороо гэдэг бол улсын их хурл буюу нөгөө төр эрхтэйд байгууллага хууль дотоод эрхлэг гацсан улсын хурлд хадгална. Гадаад дотоод улсын одоо асуудлыг бүрэн шийдэх энэ боломжтой. Энэ одоо парламент гэдэг байгууллагын нүд чийг л яах гэж онгойлгох гэж. Одоо аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орон дээр хариалагдж байгаа тусгай хэлтийн дэд торооны ажлыг та хоёр нь юу гэж харж байна? За өнгөрсөн онд бол танаа намаас 2 гишүүн орсон тийм ээ. Гамбат гишүүн, нэг нь Амгаланбаатар. Уг нь таны нэр орох байсан. Тэгээ ороогүй асуудал үүссэн шүү дээ. Тэгэхээр тухайн үед та бас хэлжсэн дотроосоо захиалдаг болчлоо гишүүн хүнээ гээд. Тэгэхээр энэ ажиллагаа өөрөө бас л нөгөө парламентийн үйл ажиллагаа шударга зарчмаар явж чадахгүй байгааг нэг илэрлээ гэж харж байгаа байх. Тэгэхээр энэ дээр бас ямар өөрчлөлт вэ? Яг ингээд өмнөх түүхэдийн тайд ингээд хараарай. Энэ тусгай хэлтийн дэд тороо ямар ажил хийж ирсэн, юу хийж ирсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орон дор тусгай хэлтийн тороо ер нь бол жилдээ их хуралддаг. За шийдэж байгаа ганц асуудал нь төсөв хэлцэх явцад энэ гүйцэтгэх ажил буюу энэ байгууллагуудын зардал мөнгийг хаалтаа хэлцээд төсөвт нийлүүлдэг л тэмцээг өрхтэй болоо хүрсэн. Тэрнээс өөр гадагшаа өөр чигээр ерөөсө хэрэгжүүлдэггүй. Ийм л одоо мухар олгох шиг систем байгаа байхгүй. Тэгэхээр энэ мухар олгох шиг системийг одоо ингээд хүлээгээ суугаад байх биш. Энэ улсын их хурлын байнгын орооч өөрийнх нь чиг үүргээр байгуулагдж байгаа. Эрхлэх асуудалтай байгаа. Тэгэхээр хүний эрхийн асуудал хуулийн байгууллага энэ хууль зүйн яам дотоод хэргийн яамны харийн агентлагуудын хуулийн биелэлтийн асуудал хууль зүйн байнгын ороонд эрхэлжил байгаа юм бол тэр байнгын ороонд нь энэ тусгай хэлтийн дэд тороо байгуулах зүйр арга байхгүй. Одоо гадны улсуудын жишээ туршлагад гэсэн тэр авч үзсэн дээр байгаа байхгүй. Гадаад бодлогын аюулгүй байдлын байнгын ороонд тагнуулын болон айрмын үйл ажиллагаатай холбоотой одоо гүйцэтгэх ажил гэдэг яг үнийг хэлэхэд бас энэ гүйцэтгэх ажлын тухай хууль гэдэг ийм хуультай улс дэлхийд байхгүй. Энийг бол тагнуулын үйл ажиллагаа гэж байна. Нэг бол одоо мөрдний шалгах нууц ажиллагаа буюу эсвэл шүүхийн зөвшөөрлөлтөй мөрдний шалгах ажиллагаа гэж байна. Гэмт хэрэгтээ тэмцэж илрүүлэх гэж байгаа бол энэ аюулгүй байдлаа хангах гэж байгаа бол нөгөөх нь. Тэгээ биднээс одоо ядаж энэ заагуудаа хүртэл гарах хэрэгтэй. Тэгэхээр өцөдрийн чуулган дээр миний хэлээд байгаа оновчлох гэж үг. Манай төрийн одоо бүх төвшөндөө улсын их хурл, засгийн газар бүх төвшөндөө чиг үүрэг нь оновчлогдоогүй байна ерөөс. Зүгээр урсгалаараа яваад тэгээд нэг даргын эрх мэдэл эсвэл нэг хэдэн хүнд хувьчлаад өгсөн албан тушаалч болоо хувирсан байгаа болохоос биш энэ чиг үүргээр юу хийх гэж байгаа. Энэ чиг үүргийн үр дүнд одоо ард нь энэ Монгол улс юу хожих гэж байгаа. Иргэдийн эрх зүйн одоо нөхцөл байдал яаж дээшилж байгаа. Аж амьдрал нь ямар одоо төвшөнд очих гэж байгаа гэдэг тэр үндсэн зорилго руугаа алхдаг чиг үүргүүдийн оновчлол алга байна. Дээр нь тэр чиг үүргүүдийг хэрэгжүүлэх процесс нь өөрөө одоо зөв загварчлагдаагүй байна. Зүгээр л даргын үзмжээр. Одоо сүүлийн үед их ярьдаг боллоо шүү дээ. Энэ хуульд авсан журмуудын тухай одоо гадагшаа чиглэсэн одоо захиргааны хэмжээ тогтоосон акт нь өөр ингээд хуулиасаа ингээд том болоод хувирцсан, хуулиасаа давтсан, хуультайгаа зөрчилдсөн, сүүлдээ дарнаар зүгээр л өөрийнхөө ажлыг одоо хэлбэрчлэхин тулд төрийн байгууллага
нөгөө иргэн үйлчлэгээ гэж харахаас илүүтэйгээр өөртөө ажил хийж харагдж байгаа гэдэг энэ нэг хөнгөвжсөн зүйлээ залбжуул бичдэг цаас болоо орсон байна шүү дээ. Гэхдээ энэ бүхэн чинь дахиад яг саний ярьж байгаа юмтай л холбоотой байхгүй. Норгийн залуустай холбоотой асуудал нэлээд одоо олонний харалт өртөж орсон. За энэ дээрэс нь бүр хууль тогтоогч нар хууль зүйн байнгын орон дээрээ хууль зүйн сайдаа дуудаж оруулж ирээд одоо байцааж шүү дээ. Тэгээ энэ асуудал нь өөрөө ямар чадамжтай байгаа вэ гэдгийг нас харуулж байгаа нэг үнцэг гэж харагдаж байгаа. За нөгөө талаасаа хууль зүйн сайд нь өөрөө гарч ирээд ингээ олон нийтэд мэдээлэл хийхдээ зарим нэг одоо нууцтай тэр гүйцэтгэх ажиллагаа за мөрдөн байцаах албаны цагдаагийн байгууллагын хийж байгаа үйл ажиллагаатай холбоотой асуудлыг наривчлсан байдлаар ярьдаг, томьёолдог ийм зүйлсүүд гарч ирсэн. Тэгээ энэ нь бол эргээд нөгөө талдаа одоо яг энэ хуулийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн нэлээдгүй шүүмжлэлийг ч авлаа. За ийм байдлаар явах юм бол энэ цааштай одоо энэ хүний эрх гэдэг зүйл зүгээр нэг парламентын энэ дээр хэн нэг нь одоо эрх ашиг хамгаалах зорилгоор ирж гарч ярьдаг ийм асуудал болох нэ гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр та ер нь яг ямар байр суурьтай хандсан бэ? За нэг 3 зүйл. За нэгдүгээрт нь ер нь нөгөө хүн нөл хэрэг нь олдно гэдэг фашистский онол гэж ярьдаг социализмын энэ хандлага бол ингээ одоо хүртэл салахгүй байгаа юм байна. Ямар ч хамаагүй нэг сэжүүр олж аваад цааш нь одоо ухаж байгаад тэгээд нэг төгсгөлт нь плений хэрэгч хамаагүй нэг шоронд явуулцдаг энэ хуулийн одоо хүний эрхийн мэдрэмжгүй rule of law гэж яриад байдаг. Одоо хуулийн засаглалын одоо зарчимгүй нэг юм тогтолцооч одоо хүртэл ингээл ам бөхтө оршоор байгаа гэдэг маш тод харуулсан. За хоёрдугаарт нь ер нь бол улс төрийн захиа даалгавраар одоо хуулийн байгууллага ажилладаг гэдэг нь тод жишээ байна. Энэ гол нь ингээд хэвлэл нийтлэг хэрэгчлөөрөө орж байгаа юм тий. Тэгээ өөр зүйл яриад байгаа мөртлөө гол одоо материалыг хурааж авч байгаа, эд зүйлийг ингээд аваад явж байгаа, өөртөөс нь очоод эхний үед өмгөөлөгчгөөр асууж байгаа асуултуудын тэг айлган сүрдүүлэх гэж оролдож байгаа байдал нь тэр ингээ харахаар ерөөсөө нэг ингээ захиа даалгавар гүйцэтгэж байгаа гэдэг нь тод харагдаад байгаа байхгүй тий. Ямар одоо тэр хэвлэл нийтлж байгаа үйл ажиллагааны дотор хэний эрх өндөгдөөд хүнд айц сүз төрсөн учраас ийм юм явж байгаа вэ гэдгийг зүгээр энгийн дундаж ухаалаг хүн л ойлгох уц харагдаж байна. За гуравтхан дахиад яг энэ үйл явц дотор юу харагдаж байгаа вэ гэхээр ер нь бол ингээд манай үеийн хууль зүйн сайд нар хууль зүйн сайдын ажил гэхээс илүүтэй дандаа дотоод иргэн сайдын ажлыг хийдэг ингээд маш тодорхой харагдаж байна. Зүгээр л цагдааг өмөөрөгч, цагдааг хамгаалагч тэр гал хамгаалагчид үүрэг гүйцэтгэж байгаа болохоос биш нөгөө үндсэн чиглэл болсон хууль зүйн сайдын чиглэл байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дотоод иргэн яам хууль зүйн яам хоёрыг хольж нэг хүний гарт өгөхөөрөө нэг чиглэлийг огт байхгүй болгоод байгаа юм байна. Засгийн газрын хүний эрхийг хуулийн одоо энэ тогтолцооны үн цэнийг хамгаалах хамгийн гол чиглэл бол тэр яам тэр сайдд байгаа боловч нөгөө талдаа дотоод иргэн буюу тэр чиглэлийнхээ өөрийнх нь дор байгаа агентлагуудын амбицийг одоо ямар ч хамаагүй өөрөө одоо ингээд чижээрэл хамгаалаад цаадуулда баатруулж харагдчихвэл нийгэмд юу байх нь бол подлиго гэдэг ань өнгө төрөх ингээд бүх үеийн сайд нарын одоо төрхөөр харагдаж байна шүү дээ. Тэгэхээр ингээд саяны ингээд гурван зүйлээс харахаар хуулийн систем бол бүхэлдээ бол хоцрогдсон энэ нэг фашистскийн онол бүхий Сталин чиглэлээс салаг юм байна нэг. За хоёрт нь улс төрийн захиа даалгавар бол тий байсаар байгаа юм байна. Гуравт нь манай нөгөө дотоод зохион байгуулалт бол чиглэл нь онцлогдоогүй тод сонирхлын зөрчилтэй байгаа нь харагдаад байгаа. Дээр нь зүгээр дахиад нэг зүйл анзаарсан нь бол нийгэм бол дугуй байхгүй юм байна. Айлгаж хичээхэж оролцсон зүйлийн эсрэг бас сүр зогсох тий. Алдах юм байгаа ч гэсэн тэр алдах юмаас илүү олох юм байгаа гэдгээтэй итгэл үнэмшилтэй хандах тийм шинэ үе бол аль их бий болцсон юм байна. Дээр нь дахиад ингээд айдас хүч гэж сэтгэл хөдлөлөөр нийгэм удирдахаас илүүтэйгээр бодит мэдээллээр бодит фактаар эрүүл сарвал ухаанаар асуудалд хандах давлгаа бол босч байгаа юм байна. Хэрэгтлэн тийм ээ.
Хууль зүйн яамны асуудлыг нэгэнт ярьсных хууль зүйн сайдын хөрөнгө хураахтай холбоотой нийт албан тушаалд хууль бусаар хөрөнгөжсөн бол тухайн хөрөнгийг хураана гэд. Энэ хуулийн төсөл яг уу одоо яригдж байгаа боловч дэмжигдэх хэсэг нь шийдэгдэхгүй одоо мэдэгдэхгүй байгаа даа шүү дээ. Өчигдрийн авилгатай тэмцэх газрын дарганы томилгооны асуудал дээр ч гэсэн яг энэ агуулгаар бол зарим гишүүд хөндөж гаргаж ирж ярьж ирсэн. Цааш авилгатай тэмцэх газар одоо байгаа хуулийнхаа тийм ээ зүйл заалтыг өөрчлөөд юм уу? Тэрэндээ таарсан чи үүргийнхаа дагуу үйл ажиллагаа сайжруулаа яваач. Тэрнээс чинь хөрөнгө хураах гэ ахаад нэг юм давхцсан хуулийн төсөл орж ирж байгаа хит попперсон байдлаар асуудал тандах чинь гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр та өөрөө хууль зүйн хувьд юу энийг юу гэж харж байна? Хэр бодиттой үндэслэл гэж. Би нөгөө өргөн барьж байгаа хуулийнхын нарийн үндэслэлүүдийг уншаагүй байна. Зүгээр урдсан байдлаар хүмүүсийн одоо яриан донд явж байгаа нэг хэд хэдэн үнцгийг бол сонирхож харж байна. За мэдээж болгоомжлж байгаа хүмүүсийн дунд яригдж байгаа нэг гол үндэслэл нь болохоор би 2015 дэрэгүүлэг бичгтээ социализмын хөрөнгө хураахын тэр одоо ялыг халсан хүн байхгүй юу? Тэр хөрөнгө хураах ял буцаж сэргэж байгаа юм биш үстэй гэдэг тийм одоо болгоомж бол их явагдаж байгаа юм байна. Тэр социализмын хөрөнгө хураах ялч юу гэхээр гэмтэргийн улмаас олсон хөрөнгийг хураах тухай биш. Гэмтэргийн одоо замаар олоогүй байгаа цаад хөрөнгийг ч гэсэн хариуцлага тооцох байдлаар хураадаг тийм ял байхгүй юу? За арайч тийм хууль өргөн баригдахгүй байх гэж итгэж байна. Нэг. За хоёрт нь дахиад одоо бас нэг үндэс нь юу гэхээр үндэслэгөө хөрөнгөчих буюу үндэслэгөө хөрөнгөцсөн хөрөнгийг хураах тухай ярьж байгаа бол угаасаа эрүүгийн хуулинд 2012 онд бол одоо энэ эрүүгийн хуулинд үндэслэгөө хөрөнгөчих гэдэг гэмтрийг одоо оруулж бичсэн хүн би өөрөө юм бас. Тэр үедээ энэ гэмтрийг яах гэж оруулж ирж байсан гэдэг хангалттай их судалгаа хангалттай болон одоо дотоод болон гадаад одоо шинжээчдийн төгөлтүүд дээр дамжуулж оруулж ирсэн. Энэ бол юу гэдэг вэ? Авилгын одоо нэг томоохон одоо авилгатай тэмцэх нэг томоохон механизм юм аа. Энэ бол ял 8 альцдаг гэмтрийн нэг хэсэг. Нэг албан тушаалтны одоо эд хөрөнгө дотор эргэлзээтэй хөрөнгө гараад ирэхээр тэрийг нь асуухаар тэр нь тайлбарлагдахгүй бол юу гэж ярьдаг вэ гэхээр за таны одоо ингээд одоо хөрөнгө дотор нэг тэр орчин төгрөгийн нэг ийм зүйл байна. Та энийг бол үндэслэлтэй тайлбарч чадахгүй байна. Хөрөнгө оруулалтын мэдүүлэг хичээл зөрж байна. Эсвэл